Цаг хугацаанд ухрал гэсэн ойлголт урд хожид хизээж байгаагүй. Тэр үргэлж тэмүүлсээр, яарсаар зогсолтгүй эргэх хүч хэмээх юунд ч дийлдэшгүй өөрийн мөн чанарыг хүн төрлөختөнд угаас мэдрүүлсээр ирсэн. Харин бид түүний зогсолтгүй эргэх тэнхлэгт хийж бүтээж хөгжин урагшлахын төлөө зүтгэсээр. Цаг хугацааны үнцэн гэх хизээд биднийг дагуулагчийн араас санад сэрхийн ухаанаар алхалсаар. Хэрэв байгуулсан бол тэр бүтэн өдрөө зарцуулах гэсэн. Одоо яг л нөгөө хуучны эмчин хэвээрэл байна гэсэн үг л дээ. Тухайн очир нь ямар байх вэ те? Ийш тийш яв инх тийгээд нийлээл явах байх л та. Өнөөдөр амжихыг үйл гэдэг байна. Давтганыхаа мөнгийг банкнд тушааж очирлан дээрээс нь очиж дахиж архив дээр очиж очирлан. Заавалчгүй нэг хүн дээр очин, заавалчгүй нэг очир дугаар үүсгдэг, заавалчгүй нэг хүлээлт үүсгдэг ийм л байсан л да. Манай оператор тийм. Иргэний үлтгэлийн газар биш 7 цонхон дээр 2 хүн үйлчлээд Савлгаа авах гэсэн одоо 2 өдөр боллоо. Үнэн гэхээ 30 хоног болоод гарнаа л гэж хэлэх юм. Тэгээ 30 хоног нь хэтэрчээд байхад одоо хүртэл үнэмлэх нь гарахгүй. Бүхэл бүтэн 45 минут тэр дөрвөн байрынхаа дунд явууллаа. хугацаа маш их ялдаж байна. Хүний амьдралыг нэг хэсэг зогсоочод байна. Таагүй үйлчилгээнд бол байдаг юм байна. Нэг л нэг зохицуулах гол нь ард түмнийг бас их чирэгдүүлж яах гэдгийг би хэлэх гээд байна л да. Засгийн газрын 11 төв шинжлэлийн засгийн газар байгуулагдсан дараа мэдээлэл технологи шууд харилцаа холбооны газар ашиглалтанд орсон. Ингээд өнгөрсөн хугацаанд явж байсан асуудал 11 төвийг нэгдсийн дараач гэсэн асуудлууд дээр энэ бүртгэлийн ерхий газар дээр үүсэж байгаа энэ олон асуудлуудыг зэгцэлж өгөөч. Бүр наривчилж авч үзэх юм бол энэ хэрэгтэй хэрэггүй шаарддаг бичиг баримтуудыг байхгүй болгож өгөөч тий гэдэг асуултууд бол ерөөхдөө маш их төвлөрдөг байсан. Тэгээ биднээс мэдээллийн технологийн 90 үед амьдарч иж нөгөө л нэг тамхтай цаас ихэл нөгөө төрийн албан хаагчийг хүлээгээд ингээ ойчрлоо зогсоод байдаг мэн маш ухаалаг бус болж таарч. Ухаалагын асуудлыг одоо ухаалагаар яаж шийдэх вэ гэхээр мэдээллийн технологийн салбараас ямар байж болох уу гэдэг хөлбөр явж байгаад энэ хөлбөр дээр үндэслэж автоматсан машин буюу төрийн үйлчилгээний цахим машин. Нэг үгээр хэлэх юм бол төц машины шийдэл гарч ирсэн. Ингээд төц машины шийдэл дээр бид нар олон төрлийн хөлбөрүүдийг явуулж байгаад хамгийн шилдэг гэсэн хөлбөрүүдийг сонгож авч хэрэгжүүлсэн. Бидний өнөөдрийн иргэний карманаас хэмжиж байгаа мөнгө гаргаж байгаа бодит үр дүн өөрчлөж байгаа байдлаас харах юм бол бидний шийдэл бол цагаа олсон, оновчтой зөв шийдэл байж чадсан байна гэдэг нь бол одоо амьдрал дээр харагдаж байна. Төрийн төвжирлэгийн үйлчлэгээ зорилгын дор төрийн үйлчлэгийг иргэнд дөрвөн шуурхай хүнд сурталгүй хүргэхийн тулд 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төц машиныг хэрэглээнд нэвтрүүлв. Цахим засаглалыг хөгжүүлэх талаар сүүлийн жилүүдэд их ярих болсон. Учир нь цахим засаглалыг хөгжүүлснээр төрийн үйлчлэгээ иргэдэд зардал чирэгдэлгүй хүрдэг болох юм. Энэ ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлэгч байгууллага нь үндэсний Дата төв. Дата төв нь анх Монгол Улсын засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 183 дугаар тогтоолоор мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын дэргэд үндэсний Дата төв улсын төсөв төлөвлөрийн газар нэртэйгээр анх байгуулагдаж байсан бөгөөд одоо 927 төрлийн байгууллагын домен, веб, мэйл, хостыг хариуцсан ажиллаж 15100 албан хаагч @gov.cg-ийн мэйлийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг өргөн цар хүрээ бүхий үйл ажиллагаатай болжээ. Мэдээллийн зоонд бол өндөр хөгжилтэй орнууд бол IT технологиг ашиглан эцсийн одоо энгийн логикоор бол энгийн иргэндээ цагийг хэмнэх, мөнгийг хэмнэх, орон зайг хэмнэх ийм үйлчилгээнүүд явуулдаг. За одоо тэгээд энийг ингээд харахаар дэлхий 4000 сервисээр одоо үйлчилгээнд дээр ажиллаж байгаа гэсэн. Цахим үйлчилгээнд дээр ажиллаж байна гэсэн. Цахим засаглалыг Монгол улстай хэрэгжүүлье гэдэг утгаар хөтөлбөрөөрөө бол бид нар ингээд тоолж үзээд хийгээд анхныхаа одоо алхмуудыг хийж эхэлж байна. Шинжлэлийн засгийн газрын хамгийн амжилттай хөтөлбөр болох одоо төц машин дээр аваад үзэх юм бол Монгол улсын нэг жиргэн дээр эсвэл нийлбэр 3 сая иргэн дээр хэр хэмжээний мөнгийг хэмнэж байна те хэр хэмжээний одоо орон зайг хэмнэж байна хэр хэмжээний одоо цаг хугацааг хэмнэж байна гэдэг бол өнөөдөр бол бодит нөлөөллөөр хаагдаж байна. Тэгэхээр энэ маань бол ердөө цахим засаглалын хамгийн одоо анхны алхам маань өөрөөр 4000-аас орж ирж байгаа ердөө 11-ийн жишг үйлчилгээнд дээр бол
ингэж харагдаж байгаа. Энийг бол цаашаага бол бидэрт бол хийх ажил бол маш их байна гэж ойлгож байна. Одоо бол бүр их амар болсон байна. Төрөөс авдаг үйлчлэгээ маш богино хугацаанд тэгээ ямар нэг хүнд суртал байхгүй. Хүний гар харахгүйгээр өөрөө очиод коноп дараад түргэн шуурхаа нэг дороос өөрөө энэ зогсож байгаа бүх үйлчлэгээ авчиж байна. Би болохоор Улаанбаатар хотод одоо энд сурдаг. Тэгээд Бүсгэл аймагт амьдардаг. Тэгээд өнөөдөр болохоор сургуулаа шилжүүлэх гэсэн боловч надаас иргэний өмнөхний тодорхойлт надад хэрэгтэй болсон. Тэгээд хэрвээ би гэрлүүгөө уцтаад хин нэг одоо миний иргэний өмнөхний тодорхойлтыг Бүсгэл аймгаас ч гэдэг юм Бүсгэл аймгийн одоо багийн засаг даргаас ч гэдэг юм над руу одоо явуулна гэхтэл бол үнэхээр их цаг хугацаа бас санхүүгийн хувьд ч гэсэн үнэхээр хэцүү. Тэгэхдээ би өнөөдөр энэ ирээд түүц машинаас 1 юм уу 2 минутын дотор хаавсан Бүсгэл аймгийн тодорхойлтыг иргэний өмнөхний тодорхойлтыг эндээс авч байгаа нь үнэхээр гайхалтай байна. Баярлалаа. Дөнгөсөө түүц машинаар үйлчлүүлээ. Тэгээд хүний цаг завыг өөр айгүй хэмж чадна. Сая би одоо яг ингээд түүц машинаар үйлчлүүлж байгаа шалтгаан гэх юм бол визэнд орох гэж байгаа. Тэгээд визний материал бүрдүүлэхэд лавлагаанууд маш их хэрэгтэй байна. Тэгээд иргэний бүртгэл дээр очиод 2 цагийн дараа баг лавлагаа авч идэг. Тийм болохоор яг ингээд түүц машинаар үйлчлүүлэхэд цаг хугацааг айгүй хэмж чадж байгаа сэтгэл өндөр байна. Би болохоор Багнуур дүргээс байгаа. Тэгээд G-Mobile-аас болохоор интернет роутер авах гэж байгаа. Тэгээд тодорхойлт иргэний өмнөхийн лавлагаа хэрэг болсон гэхээр эндээс ирж авчаад одоо тэгээд G-Mobile-аас энийг үзүүлээд роутер авчаад явах гэж байна. Тэгээд ямар ч хэлсэн хэрвээ ийм машин байгаагүй бол бас Багнуурлуугаа буцаад явж айгүйх ажил чирэгдэл болох байлаа. Тэгээд энийг бол их өнгөвчилж ийм машин байгаад бол их баяртай байна. Саяхан одоо үйл хөдлөх хөрөнгийн лавлагаа авлаа. Түүц машинаас шууд 1000 төгрөг хийгээд авчдсан байна. Иргэний бүртгэлийн лавлагаа авлаа. Мөн 500 төгрөг хийгээд авчдсан байна. Энэ болгоно нэг автобусны мөнгөө хэмнээд хоол явах зам цагаа хэмнээд тэгээ ажил төрлөө хэмнээд ердөөсөө иргэдэд бол маш тааламжтай сэтгэл төрүүлж байгаа зүйлийн нэг гэж би үзэж байгаа. Өмнө нь гээд оочлоор байнга ингээд яг үйлчлээ нэгээ явж хтай хэцүү өстэй. Одоо болохоор айгүй амархан юм билээ. Тэгээ яг машин амархаад ямар нэг хүнд суртал байхгүй. Шууд чирэгдэл авах. Тэгээ яг машин зарим нэг тохиолдолд хурууныгээ бас зарим хүмүүсийнхийг таньдгүй юм байлээ. Энэ дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний хурууныхээ болгон хоорондоо адилгүй, дахин давтагдшгүй өөр байдаг. Тиймээс таныг хинбэ гэдгийг батлах гол нэрийн хуудас нь таны хурууныхээ. Энэ дахин давтагдшгүй хурууныхээгээр л зөвхөн түүц машинд үйлчлүүлэх боломжтой байтал зарим тохиолдолд иргэний хурууныхээг таньдаггүй. Тэгвэл ямар тохиолдолд хурууныхээг танихгүй байна вэ? Эсвэл нөгөө адал явдал кинонд гардаг шиг хурууныхээ нь арилжчихдаг хэрэг үү? Намайг энэ газрын боёд татдаг. Вэжбэлтийн дүүргийн 18 дахь хоороны иргэн өрсөсөдөг. Таяа авцсрын засварчин. Надад нэг санхүүгийн хэрэгцээ гараад энэ банк руу очсон. Банк руу очихдоо ажлын завшраа гарсан учраас тэр үед цахимаа мартцсан байсан. Тэгээ би дөрөвгөө харин цахимаа загсдaltaар манай дүүнүүдэд хэлсэн. Та тэр хамгийн ойролцоох түц машинаас очиод авгаагаа авчаач гэсэн. Тэгээ би тэр үеж яарч учраас очиод түц машины болгонд хурууны хавьд тартал. Хурууны хавь ихний удаа уншаагүй. Гайрал одоо яагаад ивсвэлж байхад ижил. Хажуунаас нэг юм зүйлсэн. Хуруугаа цэвэрлэе. Хуруучин жоо бохирдолтой. Яг миний хурууны ажил нэгжтэй холбоотой усаж байгаа. Тосмос болцсон, техник тос болцсон байсан. Тэгээ цэвэрлээд яг тэр миний лавлгаа шүү. Түргэн шуухаа гарч ирээд. Тэгээд тэр өдөртөө чиглэлгүй тийм нэг дотор л тэр түүч машинаас лаваа гарч ирсэн. Их хурдан шуухаа билээ. Намайг Крүж өөхтэй Максарч өгдөг. Би Сонгоорхон дүүргийн 5 дугаар хороонд орсон суудаг. Би чин шиг зам компанид замчны ажилладаг. Манай компаниас гэрээ хаягийн тодорхойлт хэрэгтэй. Тэгээ би одоо гэрээ хаягийн тодорхойлт авах гээд түүц машинаар үйлчлүүлэх гээд очиод ягаад миний 7 хорог уншаагүй. Тэгээ хийг нь танихгүй байсан. Тэгээ одоо яагаад ийм бид нэмэлтэйг асуусан ч миний нэг ажлын мэргэжилтэй холбоотой миний өндөгний ярьсны хэн гэмтц одоо тийм болоод уншихгүй байсан байлаа. Яг амьдрал дээр гараад хэрэгцсэн чинь харцсангуу олон хүн хамарч байгаа олон хүн хөвшлээд ирэхээр яг тэр одоо жишээл байрлал дээр ажилладаг хүмүүс яг үнэндээ бас ингээд тодорхой хэмжээний хилэгдсэн ч юм уу тий. Тэгээд чанга байгаад тохиолдол гардаг.
заримдаа жоохон ариун цэврээс холбоотойгоор одоо нэг гарны жоохон толботой байвал бас өөр зураг ороод ирвэл бас шалгах явц ч гэсэн өөр нэг харуулж жишээтэй. Яг энэ бүгдийг бид нэр харцсангүй бас тооцоог байсан л та. Тэгээ яг тестийн шатан дээр бол зөвхөн бид нөр өөрсдөө гараа уншуулаад зүгээр компани дотор хүмүүсээр уншуулад байдаг. Яг үнэндээ гараад гадуур ажилладаг хүмүүсийн бас тодорхой хэмжээний бас тестлэг байсан. Тэгээд тухайн үед бид нэр яаж шийдсэн бэ гэвэл үнэхээр зөвхөн нэг хуруугаар уншаадсан л та бид нар анх. Тэгээд дараа нэг за энийг 10 хуруу болох хэрэгтэй юм байна гэж бид нар тэд бэрхшээлийн цаана ингээд 10 хуруу уншдаг болгоод гарч ирсэн. Төрийн үйлчлэгийг иргэдэд төвжирлгүй хүргэх хүсэл зорилгын дагуу шинжилгээний засгийн газраас анх 17 түц машиныг хотод байршуулан ажиллаж байсан бол одоо хот болоод орон нутагт нийлсэн 108 түц машин иргэдийн хэрэгцээнд ашиглагдаж байгаа юм. Хэрэглээнд нэвтрүүлснээс хойш 1 жилийн хугацаанд улсын бүртгэлийн ерөнхий газрын ачаалал 40-45% буурсан үзүүлэлттэй байгаа нь энэхүү төсөл амжилттай хэрэгжиж буй нэг илрэл болж байгаа юм аа. Сайн нааг галзаг доогт чин зэрэгдэг. Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар орны иргэ. Тэгээд би анх түц машинтай анх ингэж танилцсан юм аа. Одоогоос яг 6 сарын өмнө манай эхнэр төрсөн. Тэгээд яг тэр орой бол гинт эхнэр өвдөөд сандраад хоёлаа яахаа мэдгүй юудсан гэрээсээ гараад яваад эмнэлэг рүү яваад очисон чи хаан бичиг баримтаа мартцсан. Тэгээ эмнэлэг хүлээн авах боломжгүй гээд бичиг баримт шаардлагатай гээд тэгээ яахаа мэдгүй хоёлаа сандарсан хоёр хүн амьд нар уцаар яриад яах вэ хүү гэдгсэн чи ихч түз машин гэдэг нэг юм байгаа. Тэнгис дээр очиод лавлгаа авчих гэ. Тэгээ тэр лугаа их нэртэйгээ очиод лавлгаа аваад тэгээ их нэрээ эмнэлэг рүү оруулж өгөөд юм хөрхөх талсан да. Сүүлд нь ингээд судлаад би бас үтсэн л дээ. Тэгсэн дан Монгол залуучдын хөтөлбөрөөр оюун ухаанаар шингэсэн програм хангамжийг хийсэн тийм бүтээл болсон байлээ. Тэгээд энэ залуучуудтай өшөө илүү хийж бүтээгээрээ улс их орныхоо хөгжилд өшөө илүү хөв нэмрийг оруулаарай. Тэгээд хүн болгон өөрөө өөрсдийнхөө эрхэлсэн ажилдаа одоо итгэх сэтгэлтэйгээр хийж бүтээх юм бол улс их орн маань сайхан хөгжих хаа гэж бодож байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд 222,082 иргэн 350,985 үйлчлэгийг түүц машинаар авсан байна. Энэ тооноос харахад иргэд түүц машинаар давтан үйлчлүүлж байгаа нь харагдаж байгаа юм. Түүц машинаар үйлчлүүлснээр төрийн үйлчлэгийг авахд иргэдийн зарцуулдаг мөнгөн дүнгээс нэг удаад 9,900 төгрөг дунджаар хэмнэгдэж, үүнийг нийт үйлчлэгээ авсан 350,985-аар үржүүлбэл 3,474 сая 751,500 төгрөгийг иргэдийн халааснаас хэмнэж чаджээ. Харин улсын бүртгэлийн ерөнхий газрын нэг удаагийн үйлчлэгээний зардал 8,041 төгрөг бөгөөд үүнийг мөн адил 350,985-аар үржүүлбэл 2,822 сая 270,385 төгрөг улсын төсвөөс хэмнээд байгаа юм аа. Үнгүй дүүлж болшгүй цаг хугацааны үн цэнийг алдалгүй барьж авах зангилаа нь юун дээр тайлагдах учиртай вэ? Тасралтгүй цутгах их хүрхрээ адил урсан одох цаг хугацааг алдалгүй ашиглаж, өөрт хэрэгтэй олон зүйлийг амжуулахын тулд хүн хөдөлмөрөө хөнгөвчлөх арга ухааныг хором мөч бүрт хайсаар ирсэн. Хүн төрлөختний түүхэн цаг үеийн ирнүүдийг тэдний бүтээсэн багаж зэвсгээр нэрлсэн байдаг нь учиртай. Чулуун зэвсгийн үе, төмөр зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе гэх мэтээр. Энэ нэг талаараа хүний оюун ухаанаас бий болсон багаж зэвсгийг дагаж хөдөлмөр хөнгөвчлөгдөхийн хэрээр өөр тоногдсон цагийг өөр нэг зүйл зарцуулах боломжийг олгож хүн төрлөختнийг улам бүр хөгжил дагуулж байсантай холбоотой ажээ. Түүц машиныг яг ингээд лавлгаа олгоод байгаа юм бас ингээд хялбарчилж байгаа юм шиг. Нөгөө талаас энэ улс орон хөгжүүд нь IT ч шүү дээ. Мэдээллийн технологи хүчтэй. Энэ болохоор түүц машин хэвтэрснээр манай Монголын артер гэдэг өөрөө энэ миний бол гол харж байгаа бодлого юм. Төрийн мэдээлэл технологийн дэвшилт үйлчлэгийг ашиглаж сурч байна шүү дээ. Очиж хурууны хийг уншуулаад энэ ч өөрөө бас нэг иргэдийнхаа нэг боловсролд бас аюул тун тийм шинэлэг зүйл болчихж байгаа байхгүй. Хамгийн гол нь манай залуучууд ард иргэд их ухаалаг байх хэрэгтэй өөрсдөө. Машиндаа хайртай хандах хэрэгтэй энэ ухаалаг машин. Өөрсдөө бас мэдлэгтэй байхгүй бол нэгээд зарим ирж хайгаад байх юм л да. Тэгтэл машин нь өөрөө хилж өгöd шүү дээ. Та энийхэн дараа үед ингэж хийгээрэй. Энэ төслийг бол бид нэр бас нэг бодлын өөрсдийгөө бас баталж харуулах хамгийн чухал шалгуур гэж бид нэр өөрсдийгөө харж энийг хийсэн. Тэгээд энэ дээр бол хамгийн олдоо тал нь бол ерөнхийдөө програм хангамж байгаа Монгол боловсон хүч, Монгол бэлтгэгдсэн боловсон хүчнүүд өөрөнгөсөн
оюуны мэдлэг боловсон хэрэглээг баялаг болгож хүмүүст баталж харуулж байгаа тод жишээ гэж ойлгож байна. Манай ерөөхдөө яг энэ түүх машинтай холбоотой ажлыг хийсэнтэй холбоотой хятадууд те биднээс бас туршлага бол бас яг манай үйлдвэрлэгч бас биднийг аягүй хөгжиж байгаа хэрэг. Энэ бол энэ зүйл нь бол ерөөхдөө болт юм байна гэдэг. Ерөөхдөө бас биднээс бас энэ нэг шинэлэг үйлчлэг нь буцаад бас бусад улс орнуудад бас том жишээ болчихж байгаа юм л да. Яг Монголын хувьд бол бас анх удаа тэгсэн бусад улсын орнуудыг бодвол жишг байдлаар ингээд олон төрлийн байгууллагуудыг нэг дор нэг үйлчлэгээ олгоод оруулсан байгаа. Энэ нь бол бидний бас маш том ололттой амжилтсан болохоор бидний нэг оюуны өмчийн газарт бас энэ тодорхой хэмжээний програм хангамжийн хяналт мониторинг болон програм хангамжтай оюуны өмчийн гэрчлэг авах гээд хүсэлт өгсөн байна. 90-ад оны эхэн үе. Зах зээлийн эдийн засагт шилжээд бүхий л зүйл хумс. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр харагдахымгүй болсон их хямралын үе байлаа. Тэр үед зурагт үйлдвэрлэх талаар бодох нь яг л холын мөрөөдөл шиг сонин сонсогдож байсан юм. Гэтэл Монгол залуучууд хийж чадсан. Сүүлийн 1-2 жилийн хугацаанд харахад л никель гамбагийн төслийг санаачлагч залуучууд цахилгаан мопед бүтээсэн. Баяр жаргал гэж залуу шохон чулуунаас алмаз гаргаад авсан. Дэлхийд дахинд 60 жил оролдож чадаагүй юмыг баяр жаргал хийж чадсан. Судсан дотор мис засал хийж, элэгний хавдар болон бусад төрлийн хавдрыг онцлох мис заслын тоног хөрөмжийг бүтээсэн баяр гэж залуу бас бий. Заавал яагаад өндөр хөгжилтэй орны иргэн гэхээрээ чадаад манай залуучууд чадахгүй гэдэг бодол одоо болтол их бага хэмжээгээр хүмүүсийн толгойд явсаар байгаа хэрэг байна. Отгонд л гэдэг хүн энэ камерыг бүтээе гэвэл нэг ч хүн итгэхгүй. Энэ камерыг одоо угсраад энийг програмчлаад энийг хийнэ гэвэл нэг ч хүн итгэхгүй л өнөөдрийн байдал. Яг Монгол хүмүүс одоо хоорондоо энэ технологиг ямар өнцгөр харж байгааг гэхээр хизээч чадахгүй гэсэн байдлаар нь одоо хараад эхлээ сурчиж. Тэгэхээр тэр бол биднэрт хамгийн хэцүү зүйл. За хэрвээ цахим засгийн юмыг биднээс тэр солонгосын тэр залуучуудаараа хийлгэлээ гэж бодоход тэр хүмүүсээс л хийл. Тэр хүмүүст мөнгө өгч дараагийн үйлчлэгийг биднээс нэмэх програм хөгжүүлэх асуудал нь гарч ирэх. Тэгэхээр бидний хувьд болохоор өнөөдөр IT инженерүүдийг болохоор аль салбарт нь маш сайн дэмжих хэрэгтэй. Хувийнх болоод төрийнх дээр. Залуу хүмүүс л мэдээж алдаа яадаг гэж хүмүүс хардаг. Гэхдээ бид нар энийг бид нар алдаа гаргадаг юм шүү, хариуцлагатай чаддаг шүү гэдгийг бид нэр батлаж харуулахын тулд бид нар маш их хүчээр дайсалж ажилласан л та. Монгол инженерүүд яг Монгол ахуйтайгаа тааруулаад хийж чадж байгаагийн илрэл бол бидний цахим Монгол хөтөлбөрийн ихний алхам болох төч машин бол маш амжилттай болж өнгөрлөө гэдэг бол энэ зөвхөн даавалчгүй дурдмаар байна. Монгол орны бас төрийн үйлчлэгээ бол дэлхийн бас рейтингээс өндөр болж байгаа. Монголчууд бас нөгөө том алхам хийж штэ тий. Тэгээ ер нь бол яг дүүц машины хувьд бол техникийн дэвшлиг бол сайн хайсан төрүүлж хийж байгаа маань тийм ээ. Энийг зохион байгуулад хийж байгаа ялангуяа хийсэн улсуудын техникийн дэвшлиг ашиглаж байгаа тэрийг зохиож байгаа улсуудад бол баяр хүргэж байна. Цаашдаа ийм үйлчлэгийг олон газар бий болгосоо гэж хүсэж байна. Мэдээж энэ хөгжөөд дараагийн асуудал бол одоо иргэнд орж маань төвц машин дээр үйлчлэгээ үзүүлэхээс илүү гэрээсээ гар утсаас үзмээр байна гэдэг бол тийм бодол суугаад эхэлж байгаа. Тэгэхээр бидний дараагийн том шатал бол төвц машины үйлчлэгийг таны хамгийн ойрхон таны гарт байгаа гар утас нь биднээс хийхин төлөө дараагийн албан нь зорион ажиллаж байгаа. Зөв. Монгол инженеруудаа nice гэж хэлдэг. За тэгээд бүтээлээ илүү сайн боловсронгуй болохын төлөө хичээгээрэй. Ухаалаг машин, ийм мундаг супер машин зохиосон монгол залуучуудтай маш их баярлж байна. Ингээ монголчууд одоо бүтээж хөгжүүлж чадчихгүй л одоо бүх юм байна. Өөрсдөө хөгжүүлээд одоо ийм сайхан ард түмэндээ үйлчлэгээ эднэртэй баярлалаа гэж хэлмээр байна. Энэ ирчээрээ яваад ахмад таад юу ч чадах юм байх шүү гэж хэлээ да. Зайн сах машин бүтээсэн баярлалаа. Тэгэхээр ийм хүн юмыг сэтгэж гаргаж ирсэн маш их баярлалаа. Тэгээ дахиад ийм олон зүйлийг хийж байгаараа гэж хэлээ. Иргэдтэй ийм хүртээмжтэй, иргэдийн ажлыг хөнгөвчлсөн ийм сайхан одоо машины зохион бүтээсэнд одоо баярлалаа. Өшөө олон зүйлийг хийж битээгээрэй. Та бүхэнд амжилт хүсье л байна. Хүний ертөнд цогцолсон цэнхэрнүүдэн гариг дээр хөгжил дэвшлийн хүрд хизээж үл зогсох цаг хугацаатай уралдаж байна. Хэдийгээр хүн гэдэг бодгол гайхамшигт бэлэг оюун ухаанаар бусдаас ялгардагч цаг хугацааг хормын төдөдөж зогсоож чадахгүй гэдгийг
бид бүхэн сайдраа ойлгосон. Харин эргэж хизээж олдохгүй амьдралын хорон мөч бүрийг хэрхэн зөв ашиглах талаар оюун бодлоо уралдуулсаар байна. Тийм ч учраас эв нэгдэл буюу багаар ажлын хамтрах чадвар, саруул ухаан, хүнлэг инэрэнгүй ёс зүй, хайр инрэл, бүтээлч зан чанар зэрэг хүн төрлөختний ухамсараас гарах гэрэл гэгээтэй юм бүхнийг нэгэн дуугаар дэмжиж иржээ. Хувь хүний амьдрал эмх цэгцтэй, саад тодоргүй байснаар тухайн улс орны нийгэм эдийн засгийн хөгжил дэвшил саадгүй урагшлах гол хүчин зүйл бүрэлдэнэ. Хөгжлийн замд саад тодоргүй таарснаар хувь хүний аж амьдралд гэрэл гэгээ улам их нэмэгдэх нь хин ч үл маргах харилцсан шүтэлцээтэй билээ. Хийж бүтээх чин хүсэл тэмүүлсэн хин нэгэнд эрхэм таны өгсөн итгэл найдвар, урам зориг, сайхан сэтгэлийн гэрэлгээгээ эргээд та бидний амьдралыг аз жаргалаар гүйгүүлнэ гэдэгт итгэж байна.